Таримл ургамлын чигээ авах үед тохиолдсон гангачгаас болж Монгол улс гурилынхаа хэрэгцээг дотоодосоо бүрэн хангаж чадахгүй боллоо байна. Өнгөрсөн аврын сүүлээр газар тариалангийн бүс нутгуудад хүйтэн сэрүүн, хурд унтас багтай, зуны ихэнх сарда өдөр шөнийн агаарын хим их хэлбэлцэлтэй байснаас гам болох нөхцөл бүрджээ. Хамгийн их халсан үе 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 8-ны хооронд 34-өөс 38, хөрсөн дээр 60-аас 64 градус хүрч үр тарианы ургалт өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлсөн байна. Жилдээ гурилын хэрэгцээнд манай улс 48 мянган тонн 27 төрлийн үр тарьдаг. За энэ удаагийн байгалийн давуу төшгүй хүчин зүйл үрийн чанарыг таних шалгуур болжээ. Энэ жил хаврын тагалтыг 5 сарын 7-нд эхэлсэн. За энэний затлын 287-аас эхэлж хийсэн. Энэ талбайг нэг 5 сарын 12-нд тарьсан. Энэ маань дархан 144 гээд манай Монгол эрдэмтдийн бүтээсэн ийм шин сортын будаа. Нодлон баг сөөм шахан байсан байхгүй юу? Урт толгойтой, нэг толгоотой 70 хэдээс 80 хэдэн ширхэг будаатай. Энэ жил унтчаар нэг толгоонд 40-од будаа буюу нодлон гэрүүлсэн баг тал шахан л байна. Гэхдээ яг энэ талбайгаас нэг гойгоос 14-өөс 15 центнер авчих бах. Зарим талбайнууд маань Алтаас гээд 530-аад сортын будаа тарьсан байгаа. Тэр будаа маань энэ нэг арайг үүсэхгүй. Тэгвэл нэг 8-9 центнер авчих бах гэсэн юм байдалтай байна. Байгаль цаг агаарын иргэшээлээс хараад газар тариаланд үрийн сонголт чухал болохыг энэ удаагийн хүнс сорилт бас дахин харуулсныг улсын гавьяат механикжуулагч Баатар Жавга хэллээ. Дотооддоо туршиж гаргасан үр ганц тэсвэртэй байж чадсан нь цаашид энэ төрлийн тэсвэртэй үрийг дотоодоос хямд үнээр аваад байх боломж юм. Ганц эднийгч биш өөр аж ахуй нэгжүүдэд ч дархан 144-өөс ургац алдаагүй байна. Энэ дархан 144 бол энэ жилийн ганд маш тэсвэртэй гарлаа гэсэн ийм аж ахуй нэгжүүд бол ийм мэдээллийг өгсөн байна. Бид бол ер нь цаашдаа бас үрийн бодлогоо зүү авч яваа. За дархны ургамал газар тариалан эрдэмжилгээний хүрээлэнд хөрөнгө оруулалт хийлсэн тохиолдолд бол жилдээ одоо 3000 тонн орчим өр үйлдвэрлэх ийм бүрэн бололцоо байгаа. Ингэсэн тохиолдолд бид одоо импортын үр харахгүйгээр дотооддоо үйлдвэрлэсэн, за нутгсан ийм сортуудыг гаргаж авах ийм бүрэн бололцоотой гэсэн үг. Дархны ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн дархан 144, 131, 74, 34 гэсэн дөрвөн төрлийн улаан буудай үр гаргаснаас жилд 100-аас 150 мянган тонныг тариалалтанд нийлүүлдэг байна. За энэ жилийн хувьд нийт тариалсан үрийн 60%-ийг дээрх дөрвөн төрлөөс гадна сэлэнг буряд сортын үрүүд бүрдүүлжээ.